Хорвоо дээрх хамгийн сайн хүнийг нэрлэх гэвэл та бүхэн ямар хүнийг нэрлэх вэ? Сайхан сэтгэлтэй, тус чурууш зөөлөн сэтгэлтэй. Эсвэл дараа төлөвгээд нэрлээд байвал нэрлээд байх бах тийм үү? Өмнө би харанхуй гурал буюу dark triad гэх энэхүү бичлэгийг хийж байсан бөгөөд psychopath, narcissism, machiavellism гэх гурван сэтгэл зүйг энэхүү нэрлэдэг. Ерөнхийдөө бол бидний эдгээр маш муу хүмүүс гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр үүний яг эсрэг нь буюу light triad, гэгээлэг гурал гэх үү? За, гэгээлэг гурвын талаар ярьцгаавуулна. Энэ бичлэгийг үзэхээс өмнө миний өмнө хийсэн triad бичлэгүүдийг хэрэг үзээгүй бол үзчихээд ийшээ орж ирээрэй гэхгүй л дээ. Гэхдээ энийг үзснийхээ дараа ч юм уу нэг ороод үзчихвэл бас сонирхолтой байх болов уу хэмээн бодож байна. За тэгээд олон юм яриад яах вэ? Шууд бичлэг рүүгээ орцгоё. Нэрнээсээ ойлгомжтой байгаа байх тийм үү? Light triad буюу гэгээлэг сайхан сэтгэлтэй, сайн хүмүүсийн сэтгэл зүйн шин чанарыг ингээд нэрлээд гаргаад ирчихсэн. Үүнд юу багтдаг вэ гэхээр Kantianism, Humanism, Faith in Humanity гэх гурав нэрлэгддэг бөгөөд гурлаа өөрсдийн гэсэн бусдыг хайрлаж хүндлэх шин чанарыг агуулж байдаг. Гэхдээ энэхүү ойлголт нь бас нэлээд сүүлд буюу 2019 онд судлагдж гарч ирсэн бөгөөд хамгийн анх эдгээр хүмүүс гэгээлэг гурвыг танилцуулж байсан байна. Маш энгийнээр харанхуй гурвал нь яг л сүүдэр шиг бусдад байнга сөргөөр нөлөөлдөг. Харин гэгээлэг гурвал нь хүний сайн талыг нь олж харж илүү сайнаар нөлөөлөх шин чанартай байдаг гэсэн үг. Хамгийн эхнийх нь буюу Kantianism. 18 дугаар зууны үед амьдарч байсан Германы философч болох Кант гэх хүнээс энэхүү санаа үүссэн байдаг бөгөөд тэрээр хинч хэн нэгний зорилгод хүрэх хэрэгсэл байх ёсгүй гэдэг зүйлд итгэдэг байсан. Ийм зан чанартай хүмүүс өөрийн зорилгын төлөө хэн нэгнийг ашиглаж хэрэгсэл болгох бус энэ хүн бол миний зорилго юм байна гэх сэтгэл зүйн ойлголт юм. Өөрөөр хэлбэл бусдыг байгаагаар нь хүндэлж тэдний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хэлнэ гэсэн үг. Тэгээд мөн дээрэс нь энэ зан чанар дээр бусдыг эмчлэх гэсэн тайлбар айгүй их гарч ирдэг. Жишээ нь бусдыг хайр инрэл хүндлэлээр эмчлэх. Өөрийг нь үн цэнтэй нэгэн болохыг мэдрүүлэх гэх мэт. Чиний хажууд чинь үргэлж байгаад байдаг нэг найз чинь байлаа гэж бодъё. Гэхдээ тэр чамаас юу ч хүсдэггүй. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс биш. Зүгээр л чамайг үнэн сэтгэлээсээ хайрладаг учраас хажууд чинь байдаг. Энэ бол Kantianism-ийн хамгийн энгийн жишээ. Дараагийнх нь буюу Humanism гэх үзэл нь дэлхий дээр амьдарч буй хүн нэг бүрийн зөвхөн сайн талыг нь олж харж, эрэлхийлж, хүн болгон үн цэнтэй, бас хүн болгон хайр инрэл хүртэх эрхтэй гэх ойлголт юм. Бүр ямар ч хүний гарал үүсэл, үзэл бодол, байр суурь, зан характер ямар байх нь хамаагүй гэсэн үг. Амьдралээр энэ яаж илэрдэг вэ гэхлээр Humanismтай хүмүүс хэн нэгний алтаад дутагдал, эсвэл буруу зүйлдээ түүртэд яваад байгаа нэгнийг шүүмжлэх бус яг яагаад байгааг нь ойлгож ярилцахыг илүүд үздэг шин чанартай гэсэн үг. Мэдээж энэ бусад хүмүүст илүү бат бөх, ихтгэл дүүрэн харилцааг үүсгэхэд хэрэг болдг нь мэдээж. Faith in Humanity буюу хүн төрөлхтөнд итгэх итгэл. Light triad хувь хүн гэхээс илүүтэйгээр илүү олныг хамарсан сэтгэл зүйн ойлголт бөгөөд хүн төрөлхтөн хүний байгалийн мөн чанар гэдэг зүйл муу байх ёсгүй гэдэгт ихээр итгэдэг зан чанарыг хэлдэг. Хэдий хүн алдаа гаргасан ч гэсэн хүн болгонд нэмжин сэтгэл байдаг хэмээн боддог бөгөөд цаашлаад энэ нь илүү ертөнцийг гэгээлгээр харах боломжийг бүрдүүлдэг байна. Илүү гүн гүнзгий хараад үзвэл энэ зан чанар нь дэлхийд даяарх урлаг, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн хөдөлгөөн, ялангуяа сэргэн мандал гэгэрлийн үе зэрэгт ихээхэн нөлөөлж хэрэг болж чадсан байдаг. За, ер нь бол энэ гурвын тайлбар нь ингээл болоо. Бусдыг хайрлах, зөвхөн сайн талыг нь олж харах, хүн төрөлхтөнд итгэх. Ихэнх хэлсэнчлэн энэ зүйл нэлээд сүүл нэлэгдэж гарч ирсэн зүйл учраас нийтээр мэдээлүүд нь бас ховор байдаг юм байна лээ. Гэхдээ мэдээж хүн төрөлхтнийг сайн болгоод байгаа зүйл яг юу вэ гэдгийг мэдхийн тулд энэ зүйл маш их тусалж байгаа нь мэдээж. Гэхдээ light болон dark triad-ыг судлаад байх тусам яг энэ зурагтай бүр амар адилхан санагдаж эхэлт юм байна лээ. Dark triad хэдий бусдад муу болоод хор хөнөөлтөй байдаг ч гэлээ зорьсон зүйлдээ заавал хүрдэг. Өөрийнхөө төлөө байж чаддаг. Манлайл болоод бүтээлч байдалтай шууд холбоотой. Харин light triad нь хэдий сайн сайхан бүхий л зүйлийг агуулсан шиг гэлээ маш их эрсдэлтэй байгаад байдаг. Зүгээр л та нар сайн хүн байхын тулд байнгын бусдын ая талыг харж бусдад тааруулж амьдрна гэд төсөөлөд үз. Өмнөх dark triad бичлэг дээр ашигтай даваа талууд их дурддагдаад байсан шүү дээ. Энэ гурав харанхуй шин чанар агуулсан хүмүүс бусдаас илүү амжилттай байдаг гэсэн судалгаа байдаг. Яагаад гэхээр харин өнөөдрийн light triad бичлэг маань их гэгээлэг болох болов уу гэж бодтол баг чи сайн байснараа юу алдах вэ гэдэг бичлэг л болох гэдэг шиг байна. Ер нь л муу үр дагавруу зөндөө байдаг заяа. Жишээ нь бусдыг яг л байгаагаар нь хүндэлж хайрладаг, хатуу байр суурьтай, Kantianism шин чанартай хүн бай гэж бодъё. Тэгвэл хэн нэгэн чиний нэр хүндэд халдаж доош нь хийх үйлдэл хийсэн ч гэсэн тэр хүнийг хүндэлж хайрсаар л байх уу? Light triad шинжид маргалдаан зөрчлөн гэдэг зүйл огт байдаггүй тул гүтгэлэгт амархан өртөх. Бусдад үгүй гэж хэлж чадахгүйгээсээ болж өөрийн зориг болоод өөрийгөө ихээр алдах. Амархан шантарч сэтгэл зүйн ядаргаанд орох. Гинэн байдлаасаа болж асуудалд орох. Амьдралын тэнцвэрээ алдах гээд ер нь л байнгын сандрал төвшөлтөд байсаар байгаад эцэс сүлд нь өөрийгөө алдаад дуустдаг. Light triad-тай холбоотой нэгэн эвгүй ба сонирхолтой туршилтыг та нарт ярьж өгье.
1971 онд сэтгэл судлаач Филипп Зимбартогийн Стэнфордын шоронгийн туршилт гэж хийгдэж байсан буюу хүний зан төлөв, эрх мэдэл зэргийг судлах зорилготой байсан байна. Тэрээр коллежийн 24 эрэгтэй оюутныг сэтгэл зүйн доктортой байдлын үзлэгт хамруулж, санамсаргүй байдлаар харуул эсвэл хориглолын дүрд оруулан шоронгийн туршилтаа эхлүүлсэн бөгөөд туршилтын зааварчилгаа нь маш энгийн. Зүгээр л өгөгдсөн дүрийнхээ дагуу шударга байж дэг журмыг сахиулах. Мэдээж тэрээр орчныг яг л шоронгийн хэм маягтай бэлдэж, дүрм товцоос үнэмлэх, бүр хөнгөн зэвсэг болох захиур бороохоо зэргийг ч өгсөн байдаг. Ингэхдээ Зимбартогийнх манай судлаач маань хүн болгоныг ялангуяа харуулуудыг шударга ёс, хариуцлага ёс суртахууны хэм хэмжээг баримтлан гэдэгт итгэж байсан нь маш том алдаа болсон гэдэг. Туршилт ердөө эхлээд удаачгүй байхдаа зах замраагаа алдаж эхэлсэн буюу харуулууд маань өөрсдийн зохиомол хатуу дэг журмыг үүсгэж, хориглолтыг сэтгэл зүйн хувьд доромжилж хүч хэрэглэж тусгаарлах. Бүр ариун цэврийн өрөөнд орохыг нь хүртэл хязгаарлах зэрэг тур зоргоороо шийтгэлийг бий болгож эхэлсэн байна. Мэдээж үүнийг хориглолт эсэргүүцэж бослог гаргах гэж оролцсон ч гэсэн энэ нь харуулуудыг буушд хөрөнгөлөө ширүүн болгох үр дүнд хүргэсэн. Эцэст нь хэдхэн хоногийн дотор хориглолтын сэтгэл санаа гүн дарамтанд орж, уйлж, хашгирч сэтгцэн хямралд орсон шиш тэмдэг илэрсэн гэдэг. Уг туршилт нь эхэндээ 2-7 хоногийн турш үргэлжлэх байсан ч гэсэн 6 хоногийн дараа хяналтаас гарч бүрэн зогсоосон байна. Эндээс үзэхэд хүч чадал болон эрх мэдлээс хамаарч хүний зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч болох бөгөөд Зимбарт өөрөө Light Choice зан төлөв ихтэй байсан. Мөн цаг тухайд нь болиулах биш, итгэсээр л байсан нь түүний алдаа байсан болов хэмээн санагдж байна. Бид бүгдийг сайн мэдэх алдарт Далай лам болон Махатма Ганди нар Light Choice шинжийг агуулдаг хүмүүсийн тод жишээ. Далай лам хүний амьдралд өрөвдөх сэтгэл инэр нэгүсэх үе чухал гэдгийг нэг бус удаа онцлон тэмдэглэсэн байдаг. Нэмж дуртахад тэрээр гендерийн тэгш байдлын төлөө тэмцэж байсан бөгөөд хүчирхийллийн эсрэг байр сууриач илэрхийлж үүгээрээ тэрээр humanism болон faith in humanity шинж чанаруудыг харуулдаг байна. Харин Махатма Ганди тэрээр энэхэг улсын төрийн удирдагч, мөн тусгаар тогтнолын тэмцэгч, ямар ч хүчирхийлэхгүй эсэргүүцэл тэмцлээрээ алдартай бөгөөд энэтхэгдэх Британий бодлогыг эсэргүүцсэн, эсэргүүцлийн жигсаалыг удирдан явуулахад ихээхэн нөлөө үзүүлсэн эрхэм юм. Хүмүүс түүнийг хүн болгонд эргэдэг шандаж, хүн нэг бүрийн сайн сайхны төлөө явдаг хэмээн тодорхойлдог байна. Энэ мэтчлэн Light Choice шинжийг агуулсан бидний мэдих алдартангууд ихээхэн байдаг. Мэдээж судлаачдын ярьж байгаагаар бол бидэнд light болон dark шинжүүд заавал тодорхой хэмжээгээр байх ёстой гэдэг. Гэхдээ зарим хүнд энэ хоёр шинжин давмгай эсвэл бүр аль нэг л оршиж болдог гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа тийм үү? Маш энгийнээр бол нэг бол гэгээр нь, нэг бол юу ч хайрлахаа болсон алуурчин болно. Гэхдээ хүн гэдэг зүйлд угаас энэ хоёр хоёулаа оршиж байх ёстой бол энэ хоёрын яг голоор нь яваад байвал болох босуу. Зөвхт зөөлөн хатуу гэдэг шиг. Ийм хүнийг Great Triad гэд бас судлаад гаргаад ирчихсэн байдаг юм байна лээ цаан чинь. Тэгэд үүний талаар бичлэг хийх үгүйг энэ бичлэгийн лайк болон үзэлтийг харж байгаа шийднэ. Сонирхолж хэлэхэд өөрийгөө light болон dark triad шинжүүд аль нь илүү давмгай байгаагаа харж болдог тест байдаг юм байлээ. Энэхүү хоёр тест нь хоёулаа тийм асуулт төрлийн тест байсан учраас бичлэгэн дээр оролт цаг алдж байснаас channel дээрээ тусдаа пост болгоод оруулчихъя гэж бодлоо. Асуулт болгон дээр өөр тохирох оноогоо тавиад бүх асуултынхаа оноонуудыг хооронд нэмээд эцсийн хариултаасаа өөрийгөө хариугаа сонсно гэсэн үг. За тэгэд өнөөдрийн бичлэгийг хүрээ дуусч байна. Төгсгөлд нь янз бүрийн дүгнэлт, философи, сургамж ярих гэснээр боллоо. Угаасаа та өөрсдөө үзээд багш шалтгаан зүйл ойлгосон байх гэж найдаж байна. Энэ хүртэл бичлэгээ дуустал нь үтсэн бүгдэнд нь баярлалаа. Тэгэд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.